Би 1977 онд Эрдэнэтэд ирсэн. Хүсэл аймгийн хатгалаас. Тэгээ ирээд сургуультай 1-р сургуульд ажиллаад энд ажиллаж байхдаа эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга сонгогдоод 5 жил хийгээд улсын тэргүүний зөвлөлөд Монголын эмэгтэйчүүдийн их хурлд явсан. Тэгээд их хурлд явчихад ирээд намар нь байжсэн чинь намайг би эмэгтэйчүүдийн зөвлөлийн сонгуудаа өгөөгээд учир нь ихэр би нэг заахарга нэгдэл тэнхэм удирдсан ангитаа дуулантай ингээд олон давхар ажилтаа тэгээд энийг өгмөр байна гэсэн чинь тэгээд аль нэг нь өөрөө л нэг нь өгөхээр нь би олон нийтийн сонгуульд ажиллах гэсэн байхгүй юу. Тэгээд өгөөд байжсэн чинь үйлдвэрчний хөвлийн сонгуул болоод манай сургуулийн тэгсэн чинь үйлдвэрчний хөвлийн дараагаар сонгогдоод тэгээд одоо би сая л ингэсэн өгөөдөл чинь танд энэ олон бүгд л тослон бүгд яадаг та юм хийжсэн за таал хийх ёстой гэсээр байгаад үйлдвэрчний сонгуул өгсөн. Тэгэл би тэр 85 оноос аваад 2009 онд тэтгэвртэй гарталтай үйлдвэрчний хороонд дарга 23 жил хийсэн байдгийн. Тэгээд манай үйлдвэрчний хороо бас сайхан ажилласан. Ер нь манай сургууль чинь их ихтэй хүчтэй ажилласан. Одоо жинхэнэ алтан үеэл тэр үед байсан л да манай сургуульд. Тэгээд бид нар бас л улстай тэргүүлээд үйлдвэрчний хөвлийн 17 дугаар их хурл төлөөлөгчөөр явсан. Явж байлаа. Тэгээд тэтгэвртэй гартлаа үйлдвэрчний сонгуулийг хийсэн. Тэгээд ер нь тэтгэвртэй гараад өргөлжлээл олон нийтийн сонгуульд ажиллаа хийсээр болоод өнөөдөр шиг ингээл явжлаа. Ер нь бол хичээл бол мэрэгжлийн ажил учраас мэрэгжлийн чадвар, ур чадвараар ингээл хийгээл явж исэн. Ажлаа бас боломжоор хийж л явсан. Тэгээд тэрний хажуугаар сонгуульд ажил, ялангуяа үйлдвэрчний сонгуульд ажлыг би энэ олон жил хийхдээ хуулийн талаар хүмүүсийн эрх ашиг хамгаалах ийм одоо хүний төлөө өссөн сэтгэлийг жинхэнэ үйлдвэрчний байгууллагаас л олж авсан. Тэгэл ер нь ясандаа ингээл ер нь хүний төлөө юм хийх ёстой гэдэг юм үргэлжил одоо тэр мэрэгжлийн хажуугаар дандаа өөрт бодогдыг дандаа хийж явсан. Тэгээ үйлдвэрчний даргын сонгуульт ажлыг хийж явах хугацаанд манай сургуульч бас анхны ажил аюултанд нэг цалин энтер олддоггүй хагас өгдөг тийм үе байлаа. Тэр үед бас манайхан их манлайлан оролцож байсан. Тэгээ манай багш нар чадварлаг сайхан. Тэгээ одоо тэр олон хүний чинь төлөө юм хийхин тулд өөрөө юм идэх хэрэгтэй болдог. Тэгээ тэнд ер нь өөрийгөө ихтэй ажилд сурсан та ер нь. Тэгээ ёстой их зүйлээ сурсан. Тэндээс хүнтэй ажиллах, хүнийг таних, тэгэл ер нь хүний амьдрал ахуй байдалд анхаарал тавих. Тэгээд хүүхдүүдтэйгээ ажилдаг, хүүхдүүдтэй айртай ийм байсан болохоор ер нь энэ ажил маань надад энэ насан туршид дандаа ирчгөж өгсөн сайхан ийм байсан. Одоо наярлээ тэгээд хэд чинь би ерөөсөн эднэрийн л хүчээр одоо нэг явдаж хавдаад байхгүй ингээл явдаг байлаа. За өдөрчөнд явахдаа бидний хувьд бол сайхан ажил хийдэг байсан. Багш нарынхаа гэрүүлээ сайхан гэрүүлийн баяр ад жаргалтай гэрүүл хөдөлмөрч гэрүүлгээд ийм ажлуудыг хийж байлаа. Бүр тэр үедээ хэл бүхэл бүтэн хичээлийн одоо жилүүдэд ганц удаа өвчлөөгүй явсан. Ийм багш нараа онгоцон дээр суулгаад машин зоолгаад ингээл одоо сайхан сэтгүүл зөрөг тооцнууд гаргаад тэгээ ер нь манай хамт олон бол их тийм сайхан ер нь одоо ч бидний дунд их толсонч тэнд маш их үлдсэн байдаг их юм шарсан да ер нь. За үйлдвэрчний 50 жилийн ог тохиолдуулаад одоо нийт шавнастай тэгээд одоо нийт багш сургууль хүмүүжүүлэгчид манай сургуулийн ажилчид манай ажилч чинь бас их идэвхтэй мундаг тийм хүмүүс тэр үед байлаа. Одоо ч гэсэн ер нь одоо би ахмадын зүйл хариуцаад байж хат одоо ч гэсэн тэд нар бүгдээрээ ийм ичгчтэй сайхан байдаг. Ингээд та нартай үйлдвэрчний байгууллагын 50 жилийн ойн баярын чин сэтгэлийн халуун мэнд дэвшүүлээ. Бүгдээрээ одоо галтаа цагтаа сэтгэл нэгтэй, эвтэй, ижтэй бүхнийг хийж бүтээхийн төлөө бие хайрлаж ингэж яваарай гэж. Тэгээд залуу үеийнхэндээ бас үйлдвэрчний байгууллага гэдэг бол ерөөсөн их том сургууль хүний бид нар мэрэгжлийн сургуульд нь сурахгүй ч гэсэн одоо яг энэ байгууллагаараа ингэ яваад байхаар маш их зүйл сурсан та нарт их сурхуулна шүү. Тийм учраас ер нь үйлдвэрчний байгууллага хүний төлөө л байгууллага. Тэрийг л одоо эрхэмлэж бодож яваарай гэж захиа да.